дараагийн эцгийг сонсцгоо. За дараагийн эцэг шиг манай сайн бүхний сургуулийн надад зарчуулж мэдж байгаа тийм ээ. Дэсний ярин тэмдэглэгч доктор даваа өгших эцгийг сонсъё. За баярлалаа. Зохион байгуулагчдын зүгээс юутай ч гэсэн манай Монголын одоо театрт юу ямар уламжлал байсан бэ гэдэг талаар бас одоо судлаачийн зүгээс бас энэ сургалтанд олон жил оролцогчийн үднээс ер нь одоо бас санал бодлоо илэрхийлж яриач гэдэг юм хүсэл тавьсан юм аа. Тэгээ маш баярлалаа энэ хүсэл тавьсан. Тэгээ үлээж аваад өнөөдөр одоо Монголын энэ уламжлал театрын арга барил орчин үеийн гүйцэтгэх урлагт ер нь ямар нөлөө үзүүлсэн бэ гэдэг талаар өөрийнхөө бодлыг гэхдээ одоо үе үеийн гадаад дотоодын олон эрдэмтэн судлаачдын тэр одоо бүтээлүүд болон тэр судалгааных нь үр дүнд чухуурлаад ингээд одоо тулсан зүйлийг бодлоо. За тэгээд энэ ер нь сэдвийн хүрээнд бол манай Монгол хэл соёл хэл шинжил зохиолын үүднээс бол нэлээдгүй их судалгаанууд хийгдсэн байх бөгөөд үе үеийн манай одоо театр судлаач эрдэмтдээс тухайн бол одоо манай машиндаа сууж ин тийм оюунгаар төлөвлөж хамгийн судалгаас болоо авч тэгээд ингээд эрдэмтэд болоос үжсэн байна. За тэгээд гадаад хэлэх юм бол дараагийнх нь аруулаараа ер нь жоохон шуурхай. Гадаадд бол нөгөө Руберт Карпини гэдэг тэр үеэс эхлээд Монголын театр тэр Йоан Гүрний үеэс эхлээд ингээд ямар одоо театр байсан орны театрууд хэмжлэнгээр театруудыг гадаадын эрдэмтэд маш ихээр судалж одоо бас явсан байна. Мөн театр судлалын үүднээс бол манай Монголын театр заах одоо энэ жүжиглэх урлагийн их сургуулийг бас одоо заан сургаж байсан Борешт Ефремов тэргүүтэй эрдэмтэд бол бас судалж Монголын театрын онцлог үзэл баримтлуудаа болгосон байдаг юм аа. За ингээд ер нь бол одоо энэ бүхэнд үндэслээд Монголын уламжлалт театрын арга барил орчин үеийн урлагт үзүүлсэн нөлөөний талаар бодож байгаа судалж тодруулъя гэсэн ийм зорилгыг агуулсан байгаа. За тэгээд би бол энэ судалгаа хийхдээ ерөнхийдөө бол ингээд ер нь яаж судлагдсан гэдгийг бол авч үзээд за судалгааныхаа объектыг бол Монголын театрын мэдээж одоо уламжлалт болон орчин үеийн сэтгэлийн урлаг гэсэн ийм хоёр объект дээр бол төвлөрсөн. Гэхдээ ардын театр, нүүдэлчтэй хагас мэргэжлийн театр, сайн дурын үлдэмж гэдэг юм уу тийм. За тэгээд орчин үеийн сэтгэлийн урлаг гэсэн шиг ийм одоо бүрээ цаашдаар энэ объектууд дээр тулгуурж судалсан. Мэдээж хэрэг би бодлоо одоо бас нөгөө театрын сургуулийн багш үнийхээ хувьд бодлоо Станиславский гэх сургуулийн Брехтийн төрийн театрын онол театрын символизмын онолын үүднээс бол асуудал хандж байгаагаа бол одоо илэрхийлж байна. Тэгээд судалгааны дараах агуулгыг бол ашигласан байгаа. Судалгаа боловсруулалтаа бол үүний түрүүнд ардын урлагаар тэр зан үйлэнд байгаа театр гэсэн ямар элементүүд байгаа юм бэ? Тэр элементүүд нь бол ардын аман болон бичгийн уран зохиолоор яаж илэрсэн? Мөн ерөөч худалдаач хөдөлгч төрчдийн арга барил ямар байна? Ардын театр ямар үгийг гүйцэтгүүлжсэн гэх мэтийн ийм одоо эцэг хүрээнд бол ярихаар хэлээд байгаа. За мөн юучдын одоо бас мэргэжлийн театр бол орчин үеийн одоо театрын бүтээлүүдийг түүхэн цаг үеийнхэн нөхцөл хөгжсөн газар хүчлэнгээр одоо тайлбарч ярихаар болсон байна. За тэгээд цааш нь явчихъя. За ингээд одоо юуны түрүүнд бол одоо театрын тухай ярихын тулд театрын бүтээл тийм ээ одоо дандаа их зохиол текстэн дээр бол суурилж байдаг. Тийм учраас би энэ ардын ам болон бичгийн зохиол театр гэсэн элементүүдийг ярихдаа монголчууд бичиг нийтээрээ бичиг үсгтэй болоогүй байсан бүр тэр одоо эрт үеэс эхлээд одоо энэ ам биеийн одоо зүйлс ардын ам зохиолын энэ төрлүүдээр бол одоо бас дамжуулж энэ төрлүүд дотор театрчилсан элементүүд бол байсан юм шиг гэдгийг бол хэлхийг бол хүсэж байна. За мөн тэрний одоо үйлдэлчт нь хэн байсан тухайд бол ярих гэж ингэж ярих ёстой гэж бодож байна. За тэгээд бичгийн уран зохиолоос гэх юм бол мэдээж маш олон дурсгалууд байгаа. Хэдий тийм боловч би эхлээд бол оюун бүтээгдэхүүн нэртэй нөгөө одоо ардын сургууль хэсэг сургаалын тухай одоо тэгэхээр өнөр бол ярих зүйл гэж бодлоо. Яг л ийм тэгээд энэ ам биеийн зүйлс бичгийн уран зохиолууд ч гэсэн аль нь бол дандаа юм шүлэгдсэн хэлбэртэй байдаг. Тэгээд шүлэгдсэн хэлбэрийн зохиолууд бол агуулгын хувьд одоо маш товч тодорхой агуулгаа нэгтруулчихсан тийм байдаг. Тэгээд уран яруу утга төвлөртөр юм байдгаараа бол мэдээж онцлогтой. Тэгэхээр энэ зүйл яаж
бий болсон гэвэл хүүхдийг бүр ингээд загаас нь ахуулаад тэр шүлгэлсэн одоо энэ сургаалуудыг байнга өдөр тутам амьдрал ахуй ядаж судлан дандаа хийж идэх те эрхийг сурахаар эрхийг сур уруудхад урдх магадгүй өдөрт цавс ирэх гэмшлэнгээр хилээд явдаг. Тэгээд энэ нь өөрөө хүүхдийг бүр ингээд Монгол хүүхдийг багаас нь өөрийнхөө бодол санааг товч тодорхой илэрхийлэх, уран яруу илэрхийлэх энэ юмд одоо хүрч өгсөн ийм үндэс суурилга болж ирсэн. За цаашлах бол 92 Чингисийн 92 заглын тууж болон за Чингисийн эсрэг үлдэхтэй өчүүгийн цэцэлсэн шастар гэдэгээс цахалуудыг таарах мэдж байгаа ш тий. Тэр болов маш тийм дөрүүдийн хоорондын нэг юм харилцаа, зан төрх илэрсэн одоо ингээд судлаачдын үзэж байгаа тэр өнцгөөс ингээд харахад бол тийм бүтээлүүд бол байдаг. За энэ одоо сурамжид болсон тэр ардын ам билгийн зүйлсүүд тийм ээ бичгийн уран зохиолын энэ бүх одоо зүйлсүүдийн шив сан бол бүгдээрээ манай Монголын нууц төвчөнд бол энэ зөвсөлбөр шинжээр орсон. Тэрэн дотор бол одоо ерөөсөө ардын ам билгийн бүх төрөл зүйлүүд байдаг. Бичгийн уран зохиолын бүх ололтууд бол энэ одоо Монголын нууц төвчөнд дотор бол байдаг юм а. Тэгээ энэ бүгдээс үндэслээд одоо манай Монгол ам бичгийн зохиолын нийтлэг шинж нь юу байгаа бэ гэвэл монголчуудын тэр шүлгэлэг сэтгэлгээ тий тэрүүгээр илэрсэн театрчилсан элементүүдийг эдгээр бүтээлүүд одоо агуулж яадаг. Мөн өгүүлэхүүд өөрсдөө сонсоход гоо сайхан айцын хэмжээ, утгын ялгарал, эрхэмлэл тэр бэлэгдлийн зүйлүүдийг бол эдгээр одоо зохиол бүтээлүүд өөртөө бол анхаарсан одоо маш их хүн гүнзгий агуулсан театрын зохиолын бодвол үндэс суурь болж байсан байна гэж бодоод үнэстэй юм аа. За мөн эдгээр бүтээлүүдийг одоо үйлдэлч гэдэг юм уу, үйлж ярих тэр хүмүүсээс бол байнгын тэр одоо нэг цээжээр зохиохдооч тэр цээжлээд ярихтаач тэр аль тохиолдолд бол тэр нэг төвчний ур чадварын элементүүдийг бол шаардж байна. Нэг юм онцлог болоод эндээс харагдаж байгаа маа. За тэгээд энэ одоо ам билгийн энэ зүйлүүд бол ерөөсөө Монгол хүний өдөр тутмын амьдрал тэр дундаа одоо төрийн тэр төр ёсны одоо зан үйлийн бүх элементүүдэд тий мөн мөргөл залбирлын юм уу одоо аж төр ёсны бүх зан үйлүүдэд театрчилсан элементүүд одоо бүгд агуулж байгаа. Бас энэ дотор бол ам билгийн зүйлсүүд бол яг ингээд нэг шингэсэн хоорондоо ингээд тавилтаа холбоо байдаг. Тэгээд энэс нэг сонирхолтой ингээд та нарыг харж байгаа тий. Ингээд төр ёсны зан үйл дотор ялцсыг угтлагч гэдэг юм уу? Эсвэл одоо зоог шүүс хэмжлэлийн асуудал найр наадмыг багтаачсан энэ байгаа асуудал нь өөрөө юу юм бэ гэвэл Монгол хүүхдийг төгөөс нь эхлээл энэ бол Монгол төрийн нэг иргэн мөн гэж ингэж болоод авч үздэг учраас энэний хүрээлэг бүх зан үйлүүд бол төвчөөсөө зан үйлд авдаг. Жишээлбэл за энэ дотроос бол 93 наадмын хөрмийн зан үйлүүд бол одоо театрчсан элементээр бол бүр их тийм баялаг ийм цогцлбор бүхтийн нэг жүжиг зүйлбэр юмтай байдлыг бол манай одоо гадаадын орчин профессор тийм анхаарал бий бол хандуулж та бүхэн бол өөрсдөө бэлхнээ мэддэг тий энийг өөрсдийнхөө бие сэтгэлээр явуулдаг хүмүүс аа. За тэгээд бас одоо ингэ нэг оршуулгын зан үйл байгаа тий тэр аж төрх ёсны зан үйл. За ингээд зүгээр л аж төрх ёсны өдөр тутмын ингээд зан үйлэн дээрээс ингээд харахад бол монголчууд амьдрал дээрээ дүрд хувирж идэг тий. Жишээлбэл одоо ингээд хүн тавих газрыг бид нар ингээд сонгох боллоо гэж бодоход хэрээс судлаар суугаад. Яагаад ингээд явал суугаад тэр хэрээс судлаар сууж байгаа юм бэ? Энэ бол хүн биш. Тэр бол хэрэг. Улаан зүтдэг тэрнийг одоо гэдэг ийм хэрэг байна гэж өөрөөр бүрийг бол хувирдаг. Ийм жишээний энэ цаана тэр одоо нэг зан үйлийн болон яс заншлын ийм нөгөө бэлэгдлийн шинжүүд болоод энэ агуулж байгаа юм гэдэг. Тэгээд бас ингээд талигаачийн яс барьж байгаа хүн жишээлбэл би бол одоо энэ ертөнцийн хүн биш байна гэдэг тэр ийм утгыг санаараа илэрхийлээд нөгөө малгайгаа буруу харгаж өмсдөг ч юм уу. Хормоогоо шуугаад ханцуу захмахаа ингээд эргүүлчдэг. Тэнгүүд би бол даваа биш. Би талигаачийн зохицолд хүрч байгаа хүн бол даваа биш. Тэгээд тэнгүүд ерөнхий элчин цалманд бол би өгөхгүй байх гэдэг юм. Ингээд ерөөсөө өдөр тутмынхаа амьдралаар тэр нөгөө өөр үнд төглөө шигтчихэд нэг ийм онцлог болмаар харагддаг. За тэгээд 93 наадам байна шүү дээ. Ингээд ам утгуул анхаасаа эхлээд энд бол театрын тийм зөрчилт хүний юм сорьсон байдал руу тэр одоо наадамд оролцож байгаа хүмүүсийг одоо шууд бүтгэж өгч оруулдаг тийм. Одоо бүх барилдаж байгаа бүрчүүд хин намайг одоо цасны ирэмбэрээ одоо дарамгаалаад одоо намайг ингээд амарч авах юм болтоо гэх тийм. Тэгээд эсвэл адилхан цолтой хүмүүс гэдэг юм уу? Эсвэл одоо өөрийнхнийх мэдгүй хүн өөрийнхнийхээ сохоод цаа явах гай чад үзүүлээд өгнөч гэдэг юм уу? Ингээд юм зөрчилт юм одоо харилцаанд донд ордог их мэтлэг ингээд. За тэгээд ингээд бүгчүүд дэмж шаваад гарч ирэхтэй болоод ингээд хан гарч шувууны яг ингээд
бүжгийн хөтөлбөртэй тэр хөдөлгөөнүүдийг дэвлэлтийг ингээд хийх жишээтэй ингээд тэр үзэгчдийн болон тэр одоо наадмын талбай өөрөө өөрсдөлтийг харж байгаа хараа бол харцах шофын хараа тийм юмар харж үзэгчөө одоо сэтгэл зүйн дарамт үзүүлэгч гэдэг юм уу ер нь би сэтгэлийн ямархуу тийм бэлэг байж байгаагаа бол ингээд илэрхийлж яадаг гэх мэтлэнгээр бол энд одоо тэр сегмент байж байгаа. За тэгээд бүх болгон өөрийн гэсэн асуулт бай. Тэр бүхний цолыг дуудахад чинь болов бас тухайн одоо цоллооч маань бүхийг яаж үлдэж байгаа юм. Үзэгчид тэр одоо цолоочийн дуудсан цолыг сонсоод түүнийг үнэлэх үнэлэмж өөрийг бас магтаж сайшаагаад амжилтыг одоо ингээ магтаж дурдахад тэнд бие авч яваа байна. Тэр бүхий энэ бүхэн өөрөө болов ийм бас нөгөө цаанаа тийм жүжигчсэн элементүүд энэний ард явж байгаа гэдэг нь бас харуулах нэг юм болж байгаа. Тэгээд ингээд үзэх юм бол одоо манай 94 наадам дотор бол бүжгийн за яг нөгөө тайзны одоо хөдөлгөөний үг яриа дуу хоолойны урлаг тийм тайзны харилцааны энэ элементүүд одоо их баг хэмжээгээр агуулж тийм байна гэдгийг харж байгаа. Тийм учраас манай Монголын одоо театр судлаач эрдэмтэн аюугаа бол бүхий цоллоочд бол Монголын анхны жүжигчин мэргэжлийн жүжигчин юм а гэдэг ингээд үнэлсэн өөрхөн диссертац дээр байдаг шүү гэдэг бол хэлий. За ингээд одоо хорин байж тээ хоримтай үлдчихсэн. Хоримлох зан үйл. За энэ дотор ингээд бие буухаар ахуулаад одоо нөгөө түргэний талынхан бол аль болохоор нөгөө бэрээ одоо амстай харин бэрийн тал бол игийн. Тэ хин миний охиныг авах ер нь тийч хямдхан охин биш юм байгаа. Сайн гуйлгаж захуулсан ч гэдэг юм. Ингээд эдгэрийн хооронд бол яг тийм жүжигчсэн юм харилцаа ингээд үүсдэг байна шүү дээ тий. За ийм байж байгаа. Эсвэл бэлэг хилцэг болохоор хамгийн энэттэй бэрийн тал одоо юу ааш ингээд бэрийн талын болохоор за ингээд нөгөө бэрийн талын авч ирсэн бэлэг сэтийг ингээд уг нь тал гэж болно тий. Тэр айтахан байж болох юм билгүй. Гэсэн хэдий ч тэрний заавал голж чамлж жоохон ингэж баах хэрэгтэй. Тэгэнгүүт бол хүргэний тал өөрсдөө авчирсан бэлийг ямар их үнцэнтэй утга учиртай зүйл болох юм тийм ээ. За бас ингэ хамгаалдаг. Энэ хооронд ярьж байгаа бүх одоо энэ хоёр талын тэр хот ургийн хоорондын одоо харилцан ярианууд бол дандаа тэр нөгөө яваа шүтрэмэл хэлбэрээр утга төгөлдөр үг өгүүлэмжээр явдаг. За дээрэс нь ерөөсөө тэр энэ зан үйлүүдэд оролцож байгаа хүмүүс тэр нөгөө одоо Монгол хувцас дээллийг яг зан жургийн дагуу өмссөн байна. Нөгөө дэмжих төрийн дээл, тулах төрийн хурдас тийм ээ, бүдэх төрийн бүс, мандах төрийн малгай бүгдийн бүрэн агссан байх ёстой бүх товчуудыг товчилсан байх хэрвээ товчоо товчлоогүй, суугаа товчлоогүй ч гэдэг юм уу энэ бүгд өөрөө цаанаа утга учиртай. Хэрвээ тэр товчийг товчлоогүй ингэж заам залгаа орчих юм. За энэ хүн манай хормын дээр ямар нэг асуудал тавьж байгаа юм бэ гэж шууд хүлээж авах. Тэгээд эндээс зөрчил үүсдэг ч гэдэг юм уу тийм ийм асуудал бол байгаамаа. За тэгэхээр нөгөө бэрийг модуулдаг тэгэнгүүт чи би одоо ингээд гэрээсээ явмаар байна аав ээжээсээ салмааргүй байна гэдэг ингээд ойлгохгүй тэрэн донд одоо ээж нь аав нь ах дүүнэр нь бол угаасаа одоо ингээд нөгөө харийн газар очин гэдэг чинь өсвөр хүний заяа шилээ гэдэг ингээд дуулаад тий яриад тэр ингээд үүс онжоо гэдэг за ийм бол байгаа. За тийм үүсэл тавсан зам үгийг би түрүү хэлэхэд бүр түрүүлээ сэтгэл хөдлөв. Ягаад гэвэл нөгөө бэр дээр хүргэний талынхаа орчин гууд чинь болвол бэрийн талынхаа нэлээд гэдгэр юм байсан шүү дээ. Тэгэнгүүт бэр маань өөрөө хүргэний талд ингээд яваад очингууд хүргэний талынхаа үүдээ ингээд нөгөө ац модоор юм уу багнаад гарчих гэдэг оруулахгүй. Яг ч хангас ирсэн ямар зэрэгтэй байлтай гэх тээ ингээд тэгэнгүүт нөгөө ирсэн зорилгоо хэлээд үгүй ээ гэх ингээд тэгэд эдний хоорондын энэ одоо юу нөхөр харилцаа нь болохоор заавал одоо бэрийн талын тэр одоо мэрэгэн цэцлээч тийм урахтай цэцэн мэрэгэн үнэн тэр хүргэний талыг авч ижил сая нөгөө ацмод яагаад хаалгаваад бэр болвол тэр одоо нөгөө хүргэний бол буюу одоо хатныхаа тал болох хэрэгтэй болох жишээ тийм энэ бас өөрөө ерөөсөө нөгөө өдөр тутмын амьдрал дээр байгаа театрчсан харилцааны юм байгаамаа. За ингээд ихтэй бүжиг одоо тойрог бүжиг тухай яриач бүгд одоо дандаа таацдаг болсон байна тийм. За ингээд тааш нэ. За ингээд ер нь надад тэр нөгөө ардын зан үйлсийн дотор тийм ээ ер нь юуруу магтаал цатаатай бүх зүйлийг бол заримдаа хөгжмийн зэвсэгтэй заримдаа хөгжмийн зэвсэггүйгээр одоо бэлэн цэцэлдэг.
Тэгээд одоо мэдээж хөгжмийн зэмсэггүй болоод ингээд бэлэн цэцэрлэгээ тулдаад оюун ухааны маш их хурд импровизац хэрэгтэй тийм. Харин хөгжмийн зэмсэгтэй явахад магадгүй ингээд жоохон пауз аваад тийм бас нэг арай тайван байх боломжтой юм шиг хэрнээсээ яг үнэндээ болвол бас нөгөө ярих, дуулах, жүжиглэхийнхээ хажуугаар хөгжмөө тоглох юм олон талт хүрэх чадвар тэр авьяас тийм цогц чадварыг болов шаардж байгаа юм байна. За тэгээд бэлэн цэцэлдэг бол ийм 3 арга байна. Нэг нь бол одоо ингээд байгаа юмыг хараад шууд одоо бэлтцэлдэг тийм. Эсвэл ерөөсөө үтсэн дуулсан тэр одоо өөрийнхөө амьдралын туршлагатай тулгуурлаад бас ингээд бэлэн цэцэлдэг юм аргач юм. Эсвэл ерөөсөө байхгүй юмыг нөгөө уран сэтгэмжээр бий болгоод бэлэн цэцэлдэг монголч байнга тийм байдалтай байна. За мөн одоо хоёр дахь нь бол өөрөө одоо зохиож бичээд цээжлээд одоо тийм ингэж бас хэлдэг нэг юм арга байна. Нөгөөх нь бол хүний бүтээл буюу ам зохиолыг цээжилж хэлдэг гэдэг нэг 3 арга гарч тийм. Хамгийн сүүлчтэй нь бол манай орчин үеийн театрын урлагийн бараг тогтоод байгаа шүү тийм. Бэрхшээлийн зохиолчдын бүтээсэн зохиолуудыг дамжуулдаг ийм тал дээр бид ирчээд байгаа. За ингээд мэдээж тэр магтаалыг хэлдэг арга маяг болоод мэдээж яг одоо нөгөө хөгжмийн урлагтайгаа тийм дуу хөгжмийн урлагтайгаа салшгүй холбоотой ийм байх юм аа. За ингээд энэ бүхэн дүнслээд одоо ингээд харах юм бол манай Монголд шууд өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийн хэлхээний дотор одоо тэдний бие хэл сэтгэлийн үлээрээ баримталж явсан гол одоо үндсэн юм бэ гэх юм бол тэд нар аливаа юм тэр алтан дунджийг тэр яадаг тийм баримталдаг төв үзлийн өмнөөс юм ноён нуруутай гэж ярьж тийм тэр ноён нуруугаа хадгалах тийм одоо ингээд шилжтэй өөрсдийнх нь байгаа байдлыг ингээд харсан ч гэсэн за бидний хувьд бол тэр эрүүлэл зөвтгөл гэдэг зүйлийг хийдэг тийм юу өчигдөр дотор машин яриан дээр бас гарч ирсэн шүү дээ одоо ингээд өнөөдөр би одоо долоогийн тоотой юм авмаар байхад авахаараа бүхэнгүүт би зүгээр долоо гэдэг чинь сайхан тийм яагаад гэвэл солонгос долоо тийм учраас би солонгосын долоо өнгөтэй нэг зүйлийг давлаа гэдэг ч юм уу ийм эрүүлэл зөвтгөлийг хийх. Жишээлх юм бол та нар морины уралдааны мэдэн шүү тийм хамгийн сүүлд хоцорчсон даалгыг баян ходоод гээд яаж цололж байгаа шүү тийм магтдаг тийм хөөхий нөгөө уйссан эдсэн жоохон бодлаа унсан хүүхдэн жоохон балчиртаа тэгээд замд нь үлий юм уу гутмат таагдаад бүдэрч мүдрээд тэгээд хөөхий яа зарцсан юм аа. Тийм чинь энэ жил баян ходоод ирэх жилийн тэргүүн манай. Ингээл тийм. Ингээл нөгөө олцож байгаа одоо нөгөө хүний тэр одоо уяач ирч гэдэг юм эсвэл тэр унаач хүүхдийг бол сэтгэл зүйн хүн байдаг. Хэзээ ч оролдохгүй дандаа зөвтгөлтэй юм. Ийм байна. За тэгээд бас одоо дургуцтай илэрхийлэх юм бол те явган сууж нүцгэн жаргач гэдэг юм уу те тоон дээр чинь одоо нөгөө нэг юу хэрэг өндөглөө тоон дотор чи хэрэг өндөглөө тоон дээр чи шаацаа суугаад гэл те нөгөө нар сарыг гэртээ мандуулаад цэцгийг шатнаасаа уруулаад байгаа шүү. Гэт ингэхээр ч одоо юу юм бэ чи одоо дээвэр тураа хамаг юм нь бол аврахаа цорхоо морхоо тэгээд балгас болсон гэр дотор амьдрал амьдч байгаа юм тийм. Иймэрхүү зүгээр би дургуцлаа илэрхийлж байгаа байдлаар үз ийм яруу тансаг. Бас тэр бэлэгдэл сэтгэлгээ юм бол агуулж ийм байна. За тэгээд сэтгэлийн хувьд бол мэдээж хэрэг одоо нөгөө дулан багш өвчтөрийн яриадсан тэр нөгөө бэлэгдэл сэтгэлгээ бодвол Монгол хүний хамгийн тэр язгуурын далд ухамсарын түвшинд байдаг энэ зүйл. Ерөөсөө бидний үг яриа дандаа сэтгэлээс төрж байгаа. Миний сэтгэл зүрхэнд юу хураагдаж юу боловсрогдсон гадагшаа тэр үлдэж байгаа тийм ээ өнгөн бүтцэн болох тийм ээ. За ингэ цааш. За ингээд манай ардын уламжлалт театрын онцлог тийм ээ бүх одоо ингээд ам хэлний төрөл зүйлүүдийг харах юм бол нэг одоо жүжигчний театрын хэв шинж аяг их томгоос юм шиг өрөөж магтаалч хуйлж үлгэрч гэдэг юм тийм нэг хүн хийгээд байгаа юм шиг санагдав. Тийм байгаа. Тийм юм гэвэл бас тийм үнэтэй. Нөгөө талд нь манай ардууд тийм Монголын ард түмэн тэр одоо үйлдэлчийн дуугийн бол ингээд шууд түрээл дуулдаг. Тэгээ үлгэр ярингууд ухаалал дэмжин тийм бас тэгээд бүжиг гэх юм бол бас арт нь ингээд дагаад биелждэг гэх юм шиг ингээд хинэн үйлдэлчийн хинэн одоо үзэгч юм бэ гэдэг бас ингээд ялгарлахгүй тийм ингээд нийлэг шинжтэй ийм бас байгаа. Тэгээд энэ нь бол юу гэж харагдаж байгаа вэ гэхээр одоо манай энэ нэг пост драматик театр сүүлийн үед бол дэлгэрээд байгаа нөгөө эртний грекээс гаралтай найрал дуучдаг шүү дээ. Найрал дуу гэдэг бол жүжигийн нэг дүр.
Түүнтэй адилхан манай Монгол одоо ард түмэн тухайн тэр зан үйлэнд оролцож байгаа улсууд болоод өөрсдөө нэгдүүр болно. Тухайн одоо гол дүртэй харилцсан, эсвэл эсрэгцсэн, тэрнийг дэмжин сэтгүүлжүүлэн гэх мэт ийм үүрэгтэй байдлыг байна гэж ингэж бодож харагдсан. За мөн одоо ардын төвч ёсны болон аж төрх ёсны бүх зан үйлд намтар түүхийг өгүүлдэг тийм. Та нар мэдж байгаа гэрийн өрөөл байна шүү. Тийм биз дээ. Гэрийн өрөөл дээр энэ ямар өдөр юм бэ гэж ингэж хэлж байгаа. Өнөөдөр бол нэг сарын сайныг саатар хүлээж өдрийн сайныг хүлээж гэдэг ингэж хэллээ. Тэгэнгүүтээ гэрийн одоо энэ нөгөө нэг модыг тийм ээ өн хаан маань эдгээр хаалга малыг хаанаас ямар мод авчраад нарс модыг наарч хийсэн, бургас модыг мартаж хийсэн гэл тийм. Тэгэл хэлчихтэй дутаа дахин уралж хийсэн ямар юм ингээд ерөөсөө хин яаж хаана үлдэрх вэ гэдгийг ингээд ярьж хэлээд явж байгаа. Тэр одоо айлт байгаа тавилгуудын маглан ширээн дээр байгаа хоол ундын одоо бүл тарган хоньны шүүсэнсээ бэлчээр дээр явж ирсэн 600 нууцтай гэдэг тэгээ бүгдийг ингээ гоё багтаална гэж явдаг. За тэр байтугай бүр нөгөө гэрийн институтыг бүтэл шууд тэр дотор оруулсан. За ингээд энэгээр сууж байгаа гэрийн эзэн болоод ажил төрлөөрөө ахалчтай нөгөө гэр нэртгэлтэй туурын туяата маяата гэх ингээд тийм их нэрийн ч ажил үйлсэнд ямар мундгийн магтаал нөхрийн ч одоо тэр хатаах үйлдээ ямар мундгийн магтаал тийм морь сур харуултаа ямар үйлдээ чадтай тэр магтана. Үр хүүхэд нь одоо аав ээжийнхээ хойч ирээд яаж залгах юм алах юм гэдгийг яг тэр гэрийн өрөө дотор болоод бүгдээ магтагаа явна. Тэгэхээр энэ бол одоо энэ нөгөө постдрамын театрын намтар үлэх гэдэг чинь тийм. За ийм мөн багтаагаас манай одоо зан үйлдвэрчин бол малчны гэр хотонд ч юм уу эсвэл одоо малын бэлчээр дээр тийм эсвэл уул хатны нөмөр мөмөрч гэдэг юм уу хоолын ирэг гэдэг янз бүрийн газар болно. Тэгэхээр очиж байгаа газараас шалтгаалаад одоо тэр үйлдэлчдийн зан харилцаа, хэлэх үг, хийх үйлдэл бүгд өөр өөр болно. Энэ бол байшны онцлог театрын онцлогийг бодоод манай энэ ардын театр өөртөө агуулж идэв байна гэдгийг илэрхийлж юм. Дээрээс нь бол нэг л хүн ингээл дуулаад бүжиглээд ийм биш нийт бүгдээрээ нэг нь эхлэнгүүт нөгөө төрөл шууд ингээд явдаг тийм. Энэ шинжээний бол нийгмийн театрын шинжийг бол хадгалж байгаамаа гэж ингэж хэлгээд байгаамаа. За ингээд дээрх бүх одоо ам дэлхийн зүйлс театрч гэсэн элементүүдэд Монголын ард түмний хувь хүний болон тийм нийгмийн төр үзэл хандлага бол тод томроо илэрж дандаа хэлэх санаатай байдаг гэдгийг бодоод ингээд яцалж байна. За тэгээд энэ бүх одоо ардын зан үйл театрчилсан элементүүд бол манай одоо Монголын ард түмний соёл урлаг гоо сайхны тэр хэрэгцээг нь бол бүрэн дүүрэн ханддаг байжээ гэж хэлдэг. За одоо ингээд бүгдээрээ тэр нөгөө манай бас зочдод царин байж магадгүй те гэрийн ерөөл магтаал цагтаа тэр одоо юу байгаа зургийг хайлаарч. Тэгээ мэдээч яг одоо энэ үзүүлэгч байгаа дүрс бол те миний яриад байгаа тэр эрт үеийн яг одоо нөгөө ядсуур шинжээрээ биш тийм унган төрөө биш харин өнөөдрийн орчин цагийн ингээд нөхцөл байдал дотор орчсон байж байгаа гараа шүү. Сайн цагийг ингэж саатан байж хүлээгээд сарууж осыг их хүн тавихан зүйл гэж манайхан бүгд зөвшөө сураа болохгүй сууд эрдэн танаагүй баттай тандаа соёлчны их ган эрдэн манайгүй баттай айлтга сурвалжлын их ярмгийн бомбтэй хэмээн явнаа бид. Энэ учраас эдгээр хэцэг хитэн бэлгэрүүдэн айлтж гэлтнэгт гийгүүдэгч туурганы тояарагч бүдэн шүүний үргэлжлэл бодор зүст яг нэг хийдэн өрөн бодсоор зарж байна болгоон сая хоо нэг гол зүйл авч байгаа юу яа Ногоны томь таамагстай байсан. Тэгтэл ямар ч байсан ийм нөгөө яруу шүлэгсэн явж ийн нөгөө одоо хатагны сүүний бэлэгжтэй энэ бүхэн энд явж байгаа юм харсан ба дараагийн юу вэ? Бүхэн. Студент бичсэн бичлэг байна. Тэ? За ингээд эндээс бид нар юу харж ирэхэд нөгөө зүүн талын гэдэг байна. Энийг хэлэхэд бид нар одоо зүүн талын засварлууд хасаа бухамлаа гэж хэлж шүү дээ. Гэтэл энэ яагаад ингээд уртцаас сунгаад ингээд байгаа юм бэ? Энэ бол байшны онцлогийг хадгалж байгаа тухайн орон зай цаг хугацаанд дотор зохицож байгаа ийм бас ингээд ийм хэлбэр юм аа. Тэгээ мэдээж энэ саний бичлэг болоод студид авсан ч гэсэн яг бодит амьдрал дээрээ болоод наадмын талбай ямар өргөн билээ, яасан ч олон мянган хүн хүлэгдэг билээ. Тэгэхээр бүгдэд хүртээмжтэй ойлгомжтой болохын тулд ингээд ийм орон зай асуултыг ингээд явуулдаг байна шүү. Тэгээд дараа нь гэрээ
Аа чи энэ үлгэр үлгэр ч өвөө юм. Үлгэрийг бас тэгээд зүгээр бас тэгээс юугаад ярьчихгүй. Нөгөө ярьж байгаа үлгэрч хүмүүс маань бас тэгээд өвдөлтэй тийм бие сэтгэл хэлний өвлөр гэх юм илэрхийлдэг ийм байна. Чамд эзэн алтан байж өгсөн билүү? Чи ямар араатны хаа юм бэ? Алтан байж өгсөн. За ингээд юу нь одоо ингээ үлгэрчэд хүртэл болоод тэр нөгөө дүрс хувирдаг тийм ийм байна. Биеийн ярьдсан байна. Зөвхөн амаараа ярьдаг биш тийм. Энэ бол өөрөө тэр театр энэ бол жүжигчний урлаг гэдэг юм бол харуулж байгаа. За ингээд болсон чи цааш ич. За одоо Монголын нүүдэлчдийн театрын тухай яриа дөө. Тэгээд энийг ярихын тулд бол бас энэ одоо манай Монголын түүхэнд бол нэлээд хэцүү цаг үе гэдгийг бол монголчууд мэдж байгаа. Манай Монгол улс бол 200 жил 1690 оноос хойшоо тийм ээ манжийн дарга байсан. За энэ цаг үед бол манжийн төрөөс за мөн одоо манай пиатлон тэгээд төр барьж ирсэн хүмүүсээс бас энэ зарилаа тутас Монгол улсын хууль гэдэг энэ бичгийг гаргасан. Энэ дотор жүжиглэхийг цаазах ингээд одоо жүжиг бэлдэх ямар нэгэн тоглолт хийх бол тэгж торгон ингэж торгон одоо алтан тушаалаас нь буулган байр гэдэг ингээд янз бүрийн олон заалтуудтай ийм нөхцөл байдал дотор одоо Монголын одоо төгссөн тий одоо нөгөө хүрээнд гэдэг шиг хол хүрээ газруудад бол ямар ч театр хөгжих боломж байна. Хэдий тийм боловч Монголын ард түмний театрын урлагаа болоод үзэж чадахгүй. Энэний илэрэл бол Монголын одоо баруун зүүн зах хязгаарлалтуудад бол энэ одоо ингээд хас мэргэжлийн театрууд болоод ингээд хөгжижсэн. Тэгээд тухайн болоод одоо ингээд Мичин ван, Луу ван, Тогтсон ван гэдэг юм уу нөгөө уус хоол орногой гэдэг ингээд харж байгаа. Энэ газруудад одоо ингээд хөгжсөн. Тэгэхээр эдгээр одоо ингээд энэ хаад ноёдын өнгөөнд хөгжсөн театрууд бол тухайн үүсгэн байгуулагч нь өөрөө одоо маш тийм соёл урлагийн өндөр боловсролтой, бичгийн болон урлагийн өндөр мэдрэмжтэй соёлтой ийм улсууд бол байсан бөгөөд тэнд тасалжуулдаг хүмүүс ч байж бас тэр урлаарч байсан байна. Тэдний бүтээлүүд болоод ерөнхийдөө нэг одоогоор ярих юм бол нэг бичил мюзикл театрын юм тиймэрхүү шинжтэй дуу бүжиг бүх юм тусалсан театрчсан зүйлүүдтэй хошин үзэгдлүүд бас энэ дотор ордог. Тэгээд тэр хошин үзэгдлүүд дотор бол нийгмийн асуудлуудаа бол дандаа хөндөж ярьдаг тийм ийм байнамаа. За тэгээд одоо бас миний хамгийн их хүч ярмаар байгаа зүйл бол энэ Дагуу аймгийн өвгөн суманд байдаг хамрын эдийн манай огшин аюултай Данзаа орж байгаа сар хөлөө театр тийм. За энэ бол үнэхээр бас гайхамшигтай мэргэжлийн театрын хэмжээнд бол хүрсэн байсан цааш нь явуулъя. За түүний тухай одоо жоох ингээд наривчлаад ярихын өмнө нөгөө алей өнөөдөр өвгөн эмгэгний үзэгдгээд нөгөө Луугаан, Мичинван, Тогтурвангийн театруудад бол заавал ийм нөгөө инээдэм тийм бичил театрын хэлбэрүүд бүгд хөгжижсэн. Ийм байгаа. За тэгээд сар хөлөө театр бол юутай ч гэсэн яг одоо өнөөдөр судлаачдын ингээд нөгөө судалсан байдлын үр дүнгээс харахад бол зохиолтой тийм яг жүжигийн зохиолтой тэр нь одоо 9 бот. Тэгээд найруулагч нь бас зохиолтой тэр нь бас одоо ингээд архиваас тийм олдчихсан ийм байдаг. За тэгээд дээрэс нь бол тухайн театр бол нийтдээ нэг юм 100 одоо уран бүтээлчд болон тайзны арын одоо проектын нийлээд 100-аад ийм уран бүтээлчдтэй. Тэгээд одоо театрын арын албаны үйлдвэр агентын гэхэд театрын зураач, засал чимэглэлч тийм жижиг хэрэглээний тайзны ажилтнаа утсан хэрэглэгч нүүр ам гойгч гэдэг бүх хүмүүс бол байсан байна. Түүхээс сурч өчгүүдээр энэ бодлогдсон. За уран бүтээлийн агент нь дуучин бүжигчин, циркчин, найруулагч гэх тийм хүчмийн удирдагч, хүчмчид гэдэг бас ийм олон төрлийн бүтээлч юм байсан байна. Тэгээд сар хөлөө театрын бас нэг юм онцлог болов нөгөө тайз нь нөгөө барилга байгууламж нь бол ингээ 3 давхар тэгээд энэ 3 давхар юу театрт бол 3 өөр жүжиг шууд зэрэг тоглоно. Энэгээрээ маш онцлогтой. Жишээлх юм бол нэгдүгээр давхарт одоо нөгөө жирийн ардуудын амьдрал байдлын тухай өгүүлсэн дөрвөлж гисэн жирийн ардууд байдаг. Тэгээд нэг шок инээдэмт маягийн үзэгдлүүдийг бол давхарт нь болохоор одоо нэг юм юуны Байцууд гол дүр болсон тий. Тэгвэл бүтээ нэг эмгэнэл дугийн хөгжим драмын шинжтэй тоглолтууд их. Тэгээ тэр дотор бол нөгөө хүнлэг яс амьдрал гэрэл гэгээтэй байх нь тусч байх хэрэгтэй гэдгийг Байцуудын дүрмээр дамжуулаад бас энийг бол ингээ илэрхэд ийм онцлог бол байсан байна. Тэгээ эдгээр гаргалыг одоо аваад үзэх юм бол тэр одоо нэг давхрын тоглолт бол юу гэдэг нөгөө
ардын харилцаа дундаас ихтэй тий. Хоёр дахь тоглолт бол одоо манай хуурч төрчдийн урлагийн тийм нэг өргөцсөн бадрангуй юм нэг ясал төвлөр ийм байдалтай тоглолтууд одоо энд явж ирсэн. За харин 3 дахь давхарт бол бурхтууд, гүн ухаантнууд эдгээр бол тийм дөрүүд байна. Ер нь одоо бурхан шашны гүн ухааны талаар тийм одоо ийм шүтлэгтэй байх, сургуунлаг байх хэмдээ үсгийн талаар бол одоо яасан тухгалсан тийм тоглолт байсан байна. За тэгээд энэ театр бол ер нь одоо ингээд тоглолтоо жилд нэг удаа хийхдээ бүтэн сар үргэлжилж тоглоно. Тэгэж тоглохдоо одоо өглөө 10-аас 13 цаг хүртэл тоглоод 15 цаг хүртэл зарцуулаад 15-аас 18 цаг хүртэл тоглоhtоо ингээд цаашаа үргэлжлүүлдэг. Ерөнхийдөө ийм тоглолтын хуваартай. Тэгээд өдөр болох ингээд тоглосараа бүтэн сар бол тоглолдог байсан байна. Тэгээд ингээд нөгөө энэ бүтэн сар тоглодог энэ айхтар том жүжиг чинь бас ингээд нүүдлээд яваад тэгээ өөр бусад орон нутгаар ингээд нүүдлээ яваад тоглох юм бол нэг 3 өдөр багтаагаад ингээд товччихдаг. Бас ийм байсан байгаа. Тэгээд явж одоо тоглосон газруудын талаар ярих юм бол Өвөр Монголын Цахар 8 гушууны 3 гушууны хийдэд очиж одоо тоглосон байгаа. За өөрийн гушууныхаа 2 хийд болон Өмнөговь аймагт очдог одоо тийм 3 хийдэд ихэмшлэнгээр ингээд очиад тоглож ирсэн баримтууд одоогоор бол олдчиход байгаа юм байна. За тэгээд ингээд харах юм бол Монголын үргэлжлэлтийн театрт бол ардын театрын одоо хэлбэрүүд шингэсэн одоо зарим агуулга тэгээд зарим бүтээл юмнуудын агуулга хийчихсэн энэ бол уламжилсан байсан байна. За мөн үргэлжлэлийн театр бол Монгол орнд орчин үеийн драмын жүжиг те хөгжим театрын жүжиг за хошин урлагийн нөө бичиг театр хөгжих тэр үндэс суурь болж гисэн байгаа. Тааднаас харж байгаа гэж байна. За ингээд бичиг театрын уламжлалын талаар одоо бас ингээд нэмж хэлэхэд энэ одоо ингээд театр тийм яг байгаа нь ийм том театруудаас гадна нэг хүний театрууд тийм Батарчны гэдэг юм уу бизнесийн зүг зайг ашиг зайг шатар салиад гэдэг энэ улсууд ардын авьяаснууд болоод ерөөсөө ингээд газар нутгаараа ноёдууд эсвэл ардны айс сахалт ингээд яваад тэнд очиод тоглолтоо өөрсдөө үзүүлэлт продукт үгээ ярьдаг юм асуудал. Тэгээд шогшин байдалтай дуунууд бол бас их дэлгэрж ирсэн. Ийм уламжлал бас манайд байгаа. За цааш нь явъя. Тэгээд энэний орчин үеийн уламжлалын талаар ингээд яриад үзэх юм бол одоо улс орон болгон янз бүрээр ингээд нэрлсэн тавайчгийн варайтич гэдэг юм янз бүрээр нэрлсэн. Манай Монгол бол оюугаараас хуулаад за үсгэл багш дээр одоо юм бичиг театр гэдэг бичиг театрын хэлбэр гэдэг ингээд нэрлэдсэн болохоор ер нь бид нар энийг бол тушаал зүгтээ авах гэж бодож байна. Тэгээд ийм одоо бичиг театрын үзүүлбэр болж цаашаа явсан та бүхний хамгийн сайн мэдж байгаа хошин урлагийн театр продакшн хамтууд тийм энэ бол үнээс нь бол улбаатай юм аа мөн хошин урлагийн үзүүлбэр үзүүлдэг нөгөө чамиа авах багш тэр чапи мапи эсвэл stand up comedy гэдэг идрээ мэдрээд чинь бол одоо нөгөө Батарчны урлагийн эндээс бол тийм үсэлтэй авах нь шүү. За ингээд Монголын бичиг театрын хөгжлийг болов ингээд 1930 оноос хойшоогоо зохиол тайсны бүтээл уран бүтээлчээр нь ингээд судлаад ингээд үзэхэд бол 60-аас 90 онд бол яг нөгөө социалист дэглэм оргилдоо хүрээд задрахын өмнө гагшин энд бол энэ бичиг театр тэгээ нийгэмд үжигсэн шүүмжлэлт байрсалтай энэ бол аягүй хөгжсөн. Тэгээд олон театр тайсны бүтээлүүд бол өөрчлөгдсөн байгаа. За цааш нь за ингээд нөгөө оноор нь ямар төрөл зүйл тэгээ хэдэн онуудад хөгжижсэнийг болоо бичсэн байгаа. Түүний дараа бол уран бүтээлчдээс судалгаа цаашаа явах байна. Энэ болохоор одоо нөгөө энэ дөрцөн хугацаанд дотор ямар уран бүтээлчд ямар уран бүтээлийг хийжсэн хувьтай харагдсан. За ингээд бас энэ бичиг театрын бас нэг нөгөө талд бол Монголын өгүүлэх урлаг буюу бид нар уран уршил өдөр гэж яриад байгаа шүү дээ. Гэтэл энэ өгүүлэх урлаг бол бас яг хөгжиж ирсэн нөгөө хуурч хөдөлгчдийн урлагаас улбаатай энэ үлсэн. За тэгээд ямар одоо хэм маягийг хадгалж ирсэн одоо ямар цаг хугацаанд ямар гол төлөөлөгчд байсан бэ? Ямар уран сан байсан бэ гэдэг нь бас судалгаа хийсэн байна. За ингээд гол төлөөлөгчдийн урлах арга ажиллагаа юмыг харахаар яалтчгүй л одоо ингээд тэгээ нэг цаг үеийн хөгжил төрөлтийг дагаж болоод тэдний урлах ур маяг бол дандаа өөрчлөгдөж ирсэн. Тэдний бүтээл дотор сэтгэхүйн болон дуу хоолой бие махбодын тэр одоо яг орчин үеийн жүжигчид тавигддаг тэр техникүүд те бүгд болоод ингээд бас ингээд ажилласан юм аа. Тэгээд ер нь за цааш нь гэж тоо.
За ингээд юу дүгнэлтээ хэлхийн өмнө тэр нэг жангар туйлыг одоо орчин үеийн нөгөө дүрслэг урлагийн бүтээлтэй яаж тий холбож нийлүүлсэн байгаа байдлын талаар хэдүүлээ юу харч. Хэдийгээр тийм ч гэсэн сая одоо манай Монголын орчин Азийн хотуудын дунд тий хотуудын одоо ард түмний дунд энэ уламжлалт театрын хэлбэр болсон үлгэр дом ярих, өрөөд магтаал гэдэг гэдэг юм уу, туйл хайрын ритмик одоо өвсөнтэй үеийн дэлгэрүүлж дамжуулагчид бол найсаар байгаа нь бол бас их таатай юм. Үндэсний энэ уламжлалт соёл урлагийг хадгалж хамгаалахын төлөө болон мэргэжлийн сургуулиуд сургалтынхаа хөтөлбөрөөр дамжуулаад бид нар бол бас одоо энэ ажлыг хийж байгаа мэргэжлийн уран бүтээлийн байгууллагч ч гэсэн өөрсдийнхөө бүтээлдээ аль болохоор тэр нэг үндэснийхээ соёл хэв шинжийг хадгалсан бүтээлүүдийг ирмэлцэл болоод сүүлийн үед нэлээд хүчтэй болоод ингээд бас ажиглагдаж сэргийж ирж гин удаа гэж надад бас тэгэж бодогдгоо. За ингээд цааш нь явъя. За 90 оноос хойшоо бол манай бас нөгөө талаараа жүжигчдийн сургалтанд зөвхөн Станиславскийн нэг сургууль гэдэг ингээд хатуурхаад байхгүй олон тухууртай юм хөгжлийн хандлага болоод илэрч Берфорд ч гэдэг юм уу Запан гэдэг олон аргачлалууд болоод чөлөөтэй нэвтэрсэн энэ сургалтын хүрээнд ч уран бүтээлийн хүрээнд ч айл ядсан нэвтэрсэн 2000 оноос хойшоо бол манай уран бүтээлчд илүү постдрамын урсгал чиглэлээр бүтээл төрөх юм хандлагатай болсон байгаа. 12 оноос хойшоо би болон бид одоо энэ холбооны бүтээн намт Герман улсын Урбан намаас
төрийн бас байгууллагын санаачлагаар хэлж байгаа одоо энэ одоо тэ орчин үеийн театрын шинэ одоо хэлбэрүүдтэй ингээд танилцж ирэх нийгмийн театр, байшлийн онцлогтой театр, намхарчсан театрын арга зүй болоод Монголын уламжлалт театр за мөн манай ардын зан үйлийн театрчсан элементүүдэд одоо бас энэ их сурвалж нь үр хөвгөл нь одоо хадгалагдж ирсэн байна гэж бол ойлгож маргаж байгаамаа. За тийм учраас бид нар бол одоо энэ сайхан театрын шинэ онол арга зүйгээр зэвсэглээд өөрсдийнхөө матагтаад тэр нөгөө хуч архитект дотроо байгаа гэсэн энэ одоо шинэ юг босгож гаргаж ирээд нийгмийн театрыг хөгжүүлэх юм боломж бас Монгол байна гэж ингэж харж байгаамаа. Анхаар хандсан баярлалаа. Тэгээд одоо та бүхэн асуух зүйл байвал тэ асууаарай. Эсвэл ямар шууд цаахан багшийнхаа хэлбэл рүү орох уу? Wollen wir Diskussion anfangen oder weiter zu wachsen? Яг дараагийн хэлбэл явах боловсролыг тачаад үнцэн хийхдээ одоо бидний зүгээс гэдэг манай зочин багш маань хэлж байна. Хааны сэтгэлийг сонсхийг аягүй хүсэж байна. Мэдээж зэрэг маш их хангалттай багтаа. Гэхдээ багтаа зарт байдаас хитгэн сэтгэлийг сонсчмоор байх юм гэдэг. Тийм аягүй зочин багш маань хааны сэтгэлийг сонсмоор юм. Тэгээ саяны зүйлийг сонсоод төрсөн сэтгэл гэх юм уу эсвэл асууж тодруулах юм уу те. So it's my first time. You can speak Mongolian. She can translate that. It's important for you guys that you understand. Викторины юундэр үзүүлбэртэй ингээд хэлж байгаа скандал театрын гэх юм уу? Тийм зүйлгээд одоо дүрслэх театрын саяас хаш анзаарсан ч байгаа. Тэгэнгүүт одоо тэндайг баярлалаа. Надад яг ирсэн хүсэлтэй надад. Гэхдээ яг ингээд миний нөгөө нэг одоо биеийн хэлэн биш тэгээд нөгөө нэг ингээд өөрөө ингээд анхаарсан ч гэсэн бид хоёр бүр ингээд шууд хайшгүй. Яг ингээд хүч юм уу ерөөсөө сонсож байгаагүй юм ярьж байгаа одоо бид нар ч юу гэдэг юм үнийг юу орж юм ярьсан юм гэсэн байна шүү дээ. Тэгвэл ингээд зэвч базик сонсоогүй сэтгэлийг ингээд өөрөө хийсэн хоёр ингээд хассан. Ойлгоно биш үү? Ойлгосон сонссон. Тэгвэл ингээд одоо таны презентацийн хийж байгаа байдаг чинь аюул тийм first ямар модель гэж бодсон юм. Багшийн сэдв бол миний одоо магистр хамгааж байгаа сэдвтэй бас нэлээд одоо төхөө сэдв. Яг тэгэхээр би өөрөө хөдөө уран бүтээл хийдэг. Бас жүжигчнээс гадна бас найруулдаг багшилдаг юм хүн. Тэгээд би бол өөрийнхөө сэдвийг бол магистрийн дипломын сэдв бол Арангаа аймгийн өвчин дараагийн театр уран сайн хасал гэдэг сэдвийг хөндөж авсан. За Арангаа аймаг бол 1900 одоо мэдээж 11 оноос өмнө аймаг бол мэдээж байсан. Цаг хугацаанд сайн санаа нэг юм тийм байсан.